Сайн уу хүүхдүүдээ? Өөхөө багш нь байна. Авраамаас эхлээд Бурхны хаанчлалын улс яаж бий болсон талаар үздсэн байгаа. Чүүн ч гэсэн санаж байгаа тийм үү? Тийм. Улс үндэсэнд хэрэгтэй 3 зүйлийн талаар санаж байна уу? Ард иргэд дээд ирэх ба газар нутаг. Йосефийн ачаар Яаковын гэр бүл өсвөлнгөөс амьд үлдсэн. Египтийн цэцэглэн хөгжсөн 400 жилийн хугацаанд Израилийн ард түмний тоо асар их болж өссөн. Нэг улс үндэстэн бий болгох хэмжээндгээ боддоо. Удахгүй израильчууд бидраас илүү өчрөг том болох нь. Би тэднийг хавчин дарамтлж өөрсдийн боол болгоно. Ард иргэд нь олон болсон хэдий ч Бурхны амласан газар Кананыг орхин Бурхныг мартаад Египтийн боол болсон юм. Гэсэн ч Бурхан бидний төлөө Бурхны хаанчлалын улсаа орхиогүй юм. Бурхан үнэхээр сайн нь. Одоо бүгдээрээ Бурхан ажлаа хэрхэн хийдэг талаар үздэцгээе. Тэгээ. Мачи. Оо, энэ зүгшээгөө. Бацаху! Дөрвөн жилийн турш Яаков болон Израильчууд өдрөөс өдөрт өссөн нэмэгцээр байлаа. Гэтэл Египтийн шинэ хаан Фараон Израилийг хүчрэг болж байгаад айж байлаа. Израилийн бүгд тогтоодыг алах тун. Зөө. На. Яасан хөрх юм бэ? Гэвч Бурхан нэг хүүг аварч Египтийн ханхүү болгон өсгсөн юм. Нэг л өдөр Мосе Израилийг аврах болно. Мосе Египтийн ханхүү байсан хэдий ч өөрийгөө Израиль хүн гэдгийг огт мартаагүй байлаа. Фараон хаан Израильчүүдийг өнөр өтгөн болж байгаад айж байсан юм. Тийм ч учраас Израильчүүдийг улам ихээр хавчин зовоож байлаа. Боо залгуу болчи. Ажлаа ихгүй. Яаж байгаа юм? Ой, чи наад хүнээ зүгээр өрх. Юу гинэ? Израиль угсаатай гүнжээр ардлаа хийн бас том дуурна гинэ. Юу гинэ? Яна. Тэр хүн ачлаа штэ. Өөрийн хүчээр Израилийг аварна гэсэн Мосегийн төлөвлөгөө үтэлгүйтлээ. Энэ Мосе ууртай гэдэг нь. Мидиан руу зүгтсэн Мосе тэр газараа 40 жил хонь хариулан амьдарчээ. Хөөг тэр үрчлэгийн бүр гөгшрөөд уулчих. Мосе Израилийг авран гээгүй билүү. Нас явахаарч хэцүү дээ. Өнөөдөр энд хонио хайдээшлүүлье. Хүй. Үгүй. Бэж боломгүй юм. Мосе. Эцэмэн. Би энд байна. Ноошо буурт. Шахага тайлхтун. Я. Чиний зогсож буй газар бол ариун газар юм. Эзэмэн. Бурхан Мосег дуудсан. Бурхан Мосед Египт рүү буцан очиж Израилийн ард түмнийг Египтээс авар гэж хэлжээ. Гэхдээ яагаад би гэжээ? This carefully би энэ додоо Бурхны өмнө гутлаа
Уучлаа тайлан зогсож байгаач яагаад би гэж яаж над чи хүн Израилийн ард түмнийг өдөрт нь чөлөөлж чадах юм бэ? Үгүй. Энэ бол чиний бурхан юм, энэ бол чихэн үнэн юм. Миний ард түмнийг эвдээс өдөртөн гаргаж хорой буулан дээр надад түндэт хэлөөрөг. Энэ бол чамаа гэлгээсний барим болно гэв. OMG, oh my god. Тэний хэн мэдэн гэж, хэн итгэж өгнө гэж намайг гэлгээсэнгүй хэн болох, түүний хэн болох талаар асуувал юу гэж хэлэх юм бэ? Ибол би байгаа юм гэв Абрахам, Исаак, Яаковын бурхан. Тэр та нарыг харсан ба та нарын зовлог сонсон. Тэр та нарыг амлалтын газар өдөртөх бөгөөд тэр намайг гэлээсэн гэж хэлээрээ. Би одоо хэн билээ? Ямар толгоогоо ярих вэ? Тэдэр над чи таныг хараагүй байж яаж итгэх вэ? Зүрх зантай Мосе минь өнөөдөр үнэхээр шинжэн байж чи миний үгэнд орох юм уу? Гарсан байгаа зүйл юу юм бэ? Энэ бол миний таяг юм. Газар хаяараа тайга. Таяг монголчлоо. Могон сүлээсэн дахиад хурдан байраарай Мосе. Өтгмэр хүмүүс буцаа таяг болчихсон. Би сэнгэрч чадахгүй лээ. Эмэрч байгааг минь та мэдэж байгаа шүү дээ. Чамдами гүчэрүүлж байгаа нь би юм тийм მე одоо яваарай go 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 Мосе go here we go одоо явах хэрэгтэй. Go back. Go back. Бурхан минь биний хүлтийг сонсоод энэ ажлыг хийж чадах хор хүчийг явуулж өгөөч. Юурууг авахгүй шүү. Бурхан явах гэсэн бол явах хэрэгтэй шүү дээ. Бурхан Мосег эцэг хүртэл ятгсан юм. Мосе яагаад ихтлээ их явахыг хүсэхгүй байсан юм бол? Мосе аргадал бас 80 настай өвөө болсон шүү дээ. Тийм ээ. Хөгшөрхөр хүчгүй болоод байдаг юм. Нэг хоёр. Бүр юм хийсэн юм чи бурхан өөрөө мэдээ хийчих байлгүй дээ. Одоо Мосе Египт руу явахаар бүх зүйл шийдэгдэх нэ? Үнэхээр тэгэх болов? Бурхны даалгасан ажил болохоор сайн шийдэгдэхгүй гэж юу? Харин юу болохыг хамтдаа харцгаая. Бурхны хэлсэнчлэн Мосе ах Аароны хамтаар Египтийн хаан Фараоны өмнө очив. Израиль хүн чи юуны учир надтай уулзахаар ирв? Мосе Фараон хаанаас Израилийн ард түмнийг Бурханд хүндэтгэл мөргөл өргөхийн тулд судалсан явуулахыг хүссэн юм. Бурхан гэж хэн болоод би яагаад үгийг нь сонсох ёстой гэж? Бид нарыг Бурхан руу явуулж өгөөч. Миний хараад угаарай. Израильчуудын ажлыг амархан байгаа бол тоо. Энэ хүмүүсийг ажлыг нь улам хэцүү болгодог. Фараон хааны тушааснаар Египт хүмүүс Израильчуудыг зодож боолчиж байлаа. Израилийн ард түмэн энэ бүх дарамт чахалтыг Мосегоос болсон гэж Мосе чамаас болсон. Бурхан чамайг заавал шийтгэнтэй. Зайлчи. Эндээс яв. Эзэн минь ээ. Юунд та өөрийн хүмүүсээ зовооно вэ? Та юунд намайг энэ газар руу явуулсан юм бэ? Юу вэ? Бурхан худлаа ярьж байгаа юм уу? Оо? Бурхны тушаасан ажил юмсан яагаад өгсөн юм бол доо? Энэ худалч хийгтэй. Бурхны тушаасны дагуу хийсэн ч яагаад сайн болохгүй байгаа юм бэ? Бурхны ажилч гэсэн саад бэрхшээл байдаг. Оронд нь тэр саадыг давах хүчийг өгдөг юм. Гэсэн ч Мосе үгүй Мосе өвөд их хэцүү байх шиг байна. Гэхдээ Мосе дахин итгэлийг олон Фараон хааны өмнө зориулсан очсон юм. Фараон Бурхны хэлсний дагуу Израилийн ард түмнийг тавьж явуулаагүй ба. Египтийн дээр Бурхны уур хилэн бууж эхэллээ. Йоо! Египтэд нэгэн зүрүүд хаан амьдардаг байжээ. Зүрүүдээс нь болж Египтэд 10 ганцыг тохиолжээ. Израилийг чөлөөлж өг. Үгүй. Хизээч үгүй. Ингээ зүрүүдээс нь болж 10 ганцыг тохиолжээ. Эхний гам шиг бол туглаг нийл мөрний ус. Цусан улаан өгтэй болов. Үнрийнэ.
Хоёр дахь гамшиг бол Египтийн газар орноор мэлхинүүд ваа мэлхинүүд ваа. Гурав дахь гамшиг бол тоосиг голн дийлэнч нисж байна. Дөрөв дахь гамшиг бол ялаанууд эн. Тав дахь гамшиг бол бүх хамтад нь үхэж явах. 6 дахь гамшиг бол хүмүүс хакин Загтаад байна. Йоо. Египтэд нэгэн зүрүүд хаан амьддаг байжээ. Зүрүүдээс нь болж Египтэд 10 гамшиг тохиолжээ. Израилийг чөлөөлж Үгүй. Хизээч үгүй. Ингээ зүрүүдээс нэсэн болж 10 гамшиг тохиолжээ. Долоодох нь Тэнгэрээс аргал шиг том мөндөр орж гинэ. Come on. Альвэ би бол фараон. Надад өөр хүсэх зүйл үгүй. Эцэс төгсгөлгүй энэ тахлаас өөрсдийгөө чөлөөлмөр бай. Гэхдээ яагаад ч юм эцэг хүртэл зүрүүдэлмээр бай. Яасан ч үгүй. Израилийг явуулахгүй. 8 дахь гамшиг бол Египтийн газар нутгаар цацаан шуруу. Харин түрүүгийн бүгдийг эзчгэжээ. 9 дахь гамшиг бол Египтийн бүхэлдэн хүн харанхуй бүрхэж явуу. Хошооны газар гэгээлтэй байна. Бурхан энэ бол Египтийн сүүлийн гамшиг байх болно гэж хэлв. Египтийн нутаг дахь бүх ууган хүүхдүүдийг алах болно гэж хэлв. Тэгсэн ч гэсэн явуулахгүй. Амар байвал алгатун. Би хүүгээ өөрөө хамгаалах болно. Бурхан Израильчуудыг хаалганыхаа дээр хурганы цус түрхэхийг тушаасан. Хаалганыхаа дээр цус түрхсэн алийн ууган хүү өгөхгүй байлаа. Энэ нь Бурханы дээгүүр өнгөрөх баяр юм. Үүнээс хойш дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэдэг болсон. Дээгүүр өнгөрөх баяраар Израилийн ард түмнийг Бурхан аварсныг сануулахын тулд юм. Хаалганыхаа дотгонд цус түрхээгүй аль юу болсон бэ? Сүүлийн гамшиг бол Египт ууган хүүхдүүд бөгөөдөгчээ. Ингээд Израилийн ард түмэн Египтээс гарч чадсан юм. Найзуудаа, энэ өдрийг дандаа санаж байгаарай. Хүчрхэг мутраараа Бурхан биднийг аварсан юм. Халелуя!